хамтран зохион байгуулагч Хаан банк. За сайн байцгаана уу. Dream Big хамтлагийн ахлагч Тимүк байна. Тэгээд өнөөдөр бид дөрөвтэй одоо хамт байх болно. Одоо энэ ч яг Max Mall-ийн 5 дахь урт Амир Pro-ийн зааланд ирсэн байна. Одоо Бачка ахын маань заал гэсэн үг шүү дээ, тий. Одоо хэдүүлээ орцгоё. Энэ заал маань болохоор бид нэр яг цагийн хуваарьтай бэлддэг байгаа. Дотор нь манай хичээл орж ийн. Цаана манай гишүүд цугларсан байгаа. Ховын дугаар 157 Dream Big хамтлаг. Орчин үеийн бүжгийн төрлүүдийн нэг болох попинг чиглэлээр бүжиглдэг том мөрөөд буюу Dream Big хамтлаг. Өөрсдийн мөрөөдлөө биелүүлэхээр нэгдсэн 4 бүжигчин. Бүжгийн урлагт нэгэн өнгийг бий болгох залуус. Миний хичээллийг орохоор тусалж байгаа Монголын цорын ганц хаус бүжигч Хавснэ. Хавснтайгаа хэдүүлээ танилцсан. Сайн байна. Манай Хаус дэсэр Хавсон. Dream Big хамтлагийн одоо хаус бүжгийг хариуцж байгаа бүжигчин байгаа. Тэгээд өөрийгөө танилцуулаарай. Наа болохоор Баярхуу гэдэг. Бүжиглж байгаа нэр болохоор Хавсон буюу Хавсон. Тэгээ хаус бүжиглээд 2 жил гарсан болж байна. Dream Big Dance Studio-д хайрлагддаг хаус бүжгийн багш. За шууд хэдүүл үзье. Ямар хөө бүжиг зааж байгааг аяа тавьж байгаа шууд үзүүлээч бид нарт. Ерөнхийдөө хөлний ажиллагаа амар шаардлагатай. Street dance-ийн 5 төрөл байдаг. Тэр төрөл дотор одоо хамгийн хөлний ажиллагаа их оруулдаг бүжиг байгаа. За ийм бүжиг байна одоо манай эдлөө явцгаая. Бол манай хувийн зал, хувийн өрөө. Тоогоос. Цагаа бэлдэж байна юм чи. За энэ болохоор манай step байгаа. Step by step. Наа Жохоо гэдэг. Одоо 22 настай. Тэгээ одоо ямар ч гэсэн бүжиглээд 5 жил болж байгаа. Айгүй их дуртай. Яг миний сонирхол байсан анх. Гэхдээ яг энэ зүйл яг хийгээд ирэхээр илүү их дуртай хайртай болсон. Тийм учраас энэ зүйл ингээд миний амьдралын хэм маяг, миний амьдралын нэг хэсэг болж үлдсэн. Тэгээ эндээ би өөрөө ч гэсэн үнэхээр хаазралтай байдаг. Тийм байна. Тэгэл зүгээр л Жавхаа гэж дуудаж болно. Өөр нэр гэж байна. Зүгээр л Жавхаа. Тэгээ өөр нэр авахгүй. Зүгээр Жавхаа. Сайн байцгаана уу. Dream Big хамтлагийн гишүүн Бисүү байна. Бүтэн нэр Бямсуран. Тэгээ 21 настай. Шинжлэх ухааны технологийн сургууль аялал жуулчлалын менежмент мэргэжлээр суралцдаг. Тэгээ энэ жил 4-р курс. Ингээд төгсөх курсын оюутан байна. За тэгээ бүжгийн хувьд гэх юм бол би 9-р ангиас хойш анх бүжгийн дуртай болоод бүжиглж эхэлсэн. За тэгээ Dream Big-т бол яг 2014 оноос хойш албан ёсоор яг орж ирээд явж байгаа. Тэгээд ийм гоё хамт олонтой олсондоо маш их баярлалаа. Тэгээд цаашдаа ч гэсэн ер нь ингээд яг энэ бүрэлдэхүүнээрээ энэ дээрээсээ хүн нэмээд илүү олуулаа болоод Dream Big Family гээд ингээд цаашдаа илүү их уралдаан тэмцээнд орж та бүхэнд илүү их зүйлийг үзүүлэх болно. Баярлалаа. Сайн байцгаана уу? Намайг Степ гэдэг. Миний жинхэнэ нэр бол Ховг юм. Би бүжиглээд одоо 4 жил болж байна. Хамгийн анх Жавхаа ах дээр шеп болж орж исэн. Тэгээд дараа нь Тимүк ах дээр ер нь бол багш ер нь их солилтой. Гэхдээ надад илүү таалагдсан юм аа. Яг өөрөөр хэм маягтай хүмүүс тэгээд өөрөөр хэм маягийн одоо попинг бүжгийг сурсан гэдэг ч юм уу. Тэгээд яагаад попинг бүжгийг одоо сонгосон бэ гэхээр би нэг тийм фанк айнд айгүй дуртай. Фанки урсгалын хөгжмөд их тийм сонсдог. Тэгээд тэр тусмаа попинг бүжиг фанкийг илүү илэрхийлгээд ер нь бол тусалдаг гэх үедээ илүү сайн гэсэн үг. Би одоо 12 дахь анги төгсөх анги. Тэгээд 12 дахь анги гэсэн ер нь бол нэг тийм хүүхдүүд гэл хичээл гэдэг. Яг үндэ бол бүжиг давхар ингээд амьдралаа зориулаад амьдралаа химээгээ зориулахад ер нь бол хичээлээс гадуурчсан зохицуулаад явж болдго юм шүү гэдэг ер нь бол үеийнхээ хүүхдүүд хэлье.
Dream Big гэдэг нэр маань болохоор том мөрөөд гэсэн утгатай байгаа. Яг ингээд бүжиглж байгаа залуучуудад урам зориг өгөх те. Одоо хийж байгаа зүйлээ илүү том мөрөөд чи илүү үр дүнтэй байгаасаа яг зөвхөн ингээд сайн ингээд жоохоноор төсөөлөх биш илүү том мөрөөдөд илүү мундаг бүжигчд болоосоо гэсэн үднээс Dream Big гэсэн нэр өгсөн байгаа. Тэгээ Dream Big маань болохоор 2013 онд цуглаж эхлээд яг 14 оны 3 сараас яг заал маань нэгдээд эхэлсэн байгаа. Dream Big-ийн хувьд болохоор яг Perfect Dance нэгдүгээр шат болохоор яг та бүхэн мэдж байгаа яг улаан хувцастай өнгөн л өөрчлөгдсөн болохоос биш нэг өмнөх бүжиг хүмүүс харж байсан бүжиг бүжиглсэн байгаа. Тэр нь болохоор тэрэн дээр тайлбар тавиул ганцаараа орно гэсэн яг зорилготой өмнөх өдөр нь бүртгүүлсэн байгаа. Тэгсэн чи яг тайзыг харсан чи маш гоё том тайз зарцсан. Тэг жоохон сүрдсэн гэдэг юм уу? Сүрдсэн байсан. Тэнгүүтээ нөгөө хэдтэйгээ гяс орчие те. Нэг тийм бодол төрсөн. Тэг яг шинэ жил бас болж исэн те. Яг тэгээд манайх болохоор бас нэг энэ тийм байгууллагууд дээр үзүүл явж исэн. Тэг яг өмнө нөгөө ярингуудаа тусгай технологийн ордон дээр бас нэг ажил ороод ирлээ хүрээд ирээч гэсэн. Юу яриад тусгай технологийн ордон дээр гэсэн нөгөө хүрээд ирсэн чинь Perfect Dance болж исэн. Тэг нэгдүгээр шат бол яг тиймэрхүү болоод өнгөрсөн. Одоо яг 3 шат явцсан. Тэгээд одоо 4 дахь шат буюу финалийн шатныхаа бэлтгэлдээ одоо орцсон явж байгаа. Тэгээд энэ шатн дээр маань ингээд сошиал хандалт, мессеж санал, тэгээд шүүгчд зэрэг юм үнэлгээнүүд зөндөө байгаа. Тийм учраас яг Dream Big хамтлагийг дэмждэг, Dream Big хамтлаг дуртай, хайртай юм олон залуучууд байдаг байх гэж их найддаг. Тийм учраас манайхыг маш сайн дэмжээрэй. Тэгээд финалийн шатн дээрээ бид нар болохоор яг жинхэнэ попын бүжиг яг үнэхээр өөрсдийнхөө жинхэнэ хийхийг хүссэн зүйлээ яг хийж харуулъя гэж маш их бодож байгаа. Хоёрдугаар шат болохоор яг funky style, locking, pop-ыг хосуулах гэж хичээсэн. Тэгээд хувцс бол бас тийм яг гоё дээр үеийн 80 70-80-аад оны хувцлтыг харуулах гэж хичээсэн. Тэгээ бас яг тэр Michael Jackson-ы Thriller гэдэг киног үзчихээ бид нар гарч явж байгаад зомбинууд яг кинон дээрх зомбинууд амьлаад яг тэр үйл явдал өрнөдөг байгаа. Тэрийг үзүүлэх гэж хичээсэн.
нэвтрүүлгийн ерөнхий ивент төгж зөв Монгол брэнд. Эргэлтээ бол гудамжны бүжиг street dance гэдэг байгаа энэ төрөл маань яг Монголд яг мэрэгжлийн төвшөнд амар хүлээн зөвшөөрөгдөөгүй. Тийм учраас ингээд энүүгээр ингээд мэрэгжлийн хүн болно гэдэг айгүй хэцүү. Тэгээд бид нар бүгдээрээ мэрэгжлийн бүжигчин биш. Зүгээр л бид нар бүжигт хайртай дуртай сонирхогчд. Бүжиглэх маш их дуртай. Тийм ч учраас яг хайртай дуртай зүйлийн төлөө маш их хичээж байгаа болохоор одоо ингээд финалынхаа шатнагдсан байгаа баха гэж бодож байгаа. Хувийн дугаар 157 Dream Big хамтлаг. 3 дугаар шат болохоор яг байлт гэдэг утгаараа 2 үзүүлбэрийг бэлтгэх даалгавар өгсөн байгаа. Тэгээд 2 үзүүлбэр гэхээр манай хамтлагийнхаа хоорондоо ярьж байгаад нэг нь болохоор яг funky style хөгжилтэй яг локийн нэг утгаар нь үзүүлээ. Нөгөөх нь болохоор хүчтэй, дэвсрэлттэй 2 үзүүлбэрийг үзүүлээ гэж зориод тэгээд үзүүлсэн байгаа. Тэгээд манай 2 дахь гараан дээр гарсан яг локийн үзүүлбэр жоохон нэгдүгээр үзүүлбэрээс жоохон дарагдцсан. Би бас жоохон алдсан байна. Тэр яхаа тэгээд өнгөрсөн. Хувийн дугаар 157 Dream Big хамтлаг. Бүжигчд бас тэгж сонсдог, тэрнээс мэдрэмж авдаг тийм газар бас орчин, ТV шоу бас нэмэгдээсэй гэж бас илүү их хүсдэг байгаа. Тийм зорилгоод зөндөө байна да. Яг дан сургалт тэгээд жижиг зүйлүүд биш, илүү одоо үзэж байгаа одоо энэ хүмүүс байгаа штэ. Манай арт түмэн илүү гэрт нь ороод юу ч гэрт нь ороод хаалгыг онгоолгоод тийм далаачтай funky style орно шүү. Дэмжээрээ тийм байна. Төгсгөлийн шат гэдэг утгаараа ямар ч тийм харамсах зүйлгүйгээр бүх зүйлээ дайчлаад илүү тесрэлттэй, илүү шинэлэг зүйлүүдийг оруулаад өмнө бас үзэж байгаагүй те мэдэрж байгаагүй тэр мэдрэмжүүдийг оруулаад өөрсдийнхөө чадваруудыг бас илүү дээшлүүлээд оролцъё гэсэн бодолтой байгаа. Тэгээд биднийг дэмжээрэй. Бид нэр илүү их зүйлийг үзүүлэх болно. Итгэлээ ч алдахгүй. Дэмжээрэй. Perfect Dance шоу нэвтрүүлэг.